сар шиндээ сайхан шинэлээ. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. DX Production Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөлтөд хамтран бэлтгэн явуулж буй амархан сайн байна уу цэнгэл нэвтрүүлэг нь гадаад амьдарч сурч хөдөлмөрлөж ажиллаж байгаа монголчуудын дунд зохион байгуулж нэвтрүүлж бэлтгэж байгаагаараа онцлог давуу чанартай юм. За тэгвэл хамгийн ихний дугаар маань Швед улсын нийслэл Стокгольм хотоос үзэгч та бүхэнд хүрч байна. Бүгдээрээ нэвтрүүлгээ тааран сойрхно. Стокгольм хотод онцлог зүйлсүүд их байна. За ямар ч тач 14 арлаас бүрдсэн 57 гүртэй ийм хот юм байна. 1987 онд суурай тавьсан ч 1252 оноос хотгож дурлагдах болсон ийм түүхтэй. За тэгээд 1634 оноос Шведийн Вант улсын албан ёсны нийслэл Стокгольм хот болж өргөцсөн юм байна. Үндсэн хэл нь швед хэл. За тэгээд хоёр дахь хэл нь англи хэлээр одоо хүүхдүүд сурч боловсролтой юм байна. Ажлын цаг бол одоо яг хуулийн дагуу хүн өдөрт 8 цаг дээдлэн ажиллах ёстой. 8-аас дээш цаг ажиллах юм бол торгуу төлдөг. За тэгээд энэ бүх байдлын ард дээрээс хамгийн чухал зүйлийг хэлэхэд татврын эргэн төлөлтийг маш сайн биелүүлдэг хуулийн дагуу хүргэж чаддаг ийм улс байна. За яагаад гэвэл татвараа хүн болгон цаг тухай бүртэн төлдөг. Татвар гэдгийнхаа үр ашгийг мэддэг. Татвар төлснөөрөө өөрийнхөө эрүүл мэнд амь насыг ч гэсэн одоо уусан даатаж авч яадаг ийм мундаг гайхалтай орн байна. Татвар төлснөхийн хариуд насан туршдаа үнгүй эмчлүүлдэг. За тэгээд 1-ээс 18 нас хүртэл үн төлбөргүй шүдний депигт, шүд өвдөх, шүд ахуулах бүх тал дээр нь улсаас хийгддэг эмчилгээ байдаг юм байна. Стокгольм хотод амьдарч байгаа монголчууд маань энд бас дээлтэй монгол хэмээх хөдөлгөөнийг бас өргөжүүлж хүн болгон дээл өмсдөг болсон байна. Хотод хаснаараа сайхан шинэлээрээ. Сар шиндээ сайхан шинэлээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд зочдоо. Сайн байцгаана уу гадаад улсад амьдарч ажиллаж хөдөлмөрлөж сурч боловсрч байгаа эрхэм мөндөд зочдоо. Та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр бид бүхэн DX Production мөн энд Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөлийн хамт олонтой хамтран энэхүү амархан сайн байна уу цэнгэл нэвтрүүлгийг үзэж та бүхэнд энд хуран цугсан та бүхэнд бэлтгэе болох гэж байна. Ингээд альва баяр наадам, хурим найр, Монголынхон эрдэнэ сайхан өв заншил уламжлалаараа бид бүхэн уртын дугаар энэхүү цэнгүүнээ эхэлье. Сар шиндээ сайхан шинэлээ. За хамархан сайн байцгаана уу? За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хамгийн ихний зочныхон ширээг, танаа ширээг сонголоо. Тэгээд хүмүүс бүгд алгаад ашигыг бодвол хүлээн зөвшөөрсөн байх гэж бодож байна. Мэдээж ахмад боордуудаа бид нар баярлуулж ахмад боордуудтайгаа сайхан ярилцсан сайхан байна. За тэгээд ахмадуудын ширээ гэдэг нэр өглөө танааханд. Тэгээд ахмадуудын ширээний ахлагч нь хэм бэлээ? Нэргүү ах байгаа. За нэргүү ахта телефоныг дамжуулъя. Ирж байгаа 20 жилд эрүүлэн ортодоноос сар шиндээ сайхан шинэлж байна оо. Ингээд та бүхэнд ах トゥ амраг садан найз нөхөд та бүхэнд ирж байгаа 20 жилдээ эрүүлэн аз жаргалтай сайхан шинэлхийг хүсье. За сайн байцгаана уу. Өнөөдөр амар амгалан гайлтгая. Тэгээ хүүхдүүд дээр одоо 7 дахь жилдээ Швед орноор аялж байна. Ингээд одоо Улаанбаатартайгаа хүүхдүүдтэй болон бүх дүүнертэй эрүүлэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Би одоо бараг 6 хагас 7 жил хуулчж байгаа юм байна. Тэгээ мэдээж энд эхлээд ирэхдээ ахмадын ширээн суудаггүйгээр л ирсэн. Одоо болсон чинь би ахмадын ширээн суудаг болтлоороо олон жил болчихжээ. Цаг хугацаа гэдэг амархан юм байна. Ороод өнгөрч байна.
Тэгээд өнөөдрийн энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа та бүхэндээ Стокгольм дахь залуучуудын холбооныхондоо мөн одоо манай Prolab компани гэгээ багийн ахандаа бүгдээрэнд нь баярлалаа. Бидний энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж ингэж уулзуулж байгаад баяртай байна. Энд байгаа Стокгольмд байгаа хүүхдүүд маш амжилттай ажиллаж, сурч, боловсрч одоо ялангуяа манай АЧЦ-нэр одоо Монгол сургууль байгуулагдсан маш их баяртай сайхан байгаа. Манай хүүхдүүд бас тэрэнд явж байна. Тэгэхдээ одоо энэ үе маань энд байгаа боловч элэг зүрхний тал Монголд л байдаг шүү дээ. Энд дөнгөж жилд би бас нэг бодож байна. Монголд бол автобусд ч юм уу тийм автобусанд суугаад өшин настай хүмүүстэй суултаж өгдөг шүү дээ. Энд бол суулт тавьж өгнө гэж ганжин жахан билээ. Тэгэхээр нэггүй ямар анх ирэхэд нэлээд гайхтгал байлаа л да. Хүүхдүүд нь, охтууд нь, хөвгүүд нь суучгаал нөгөө буурал үстэй эмээнэр өвөнөр нь зогсоол явна. Тэг би яагаад ингэдэм бол гэд гайхаад байсан чинь ер нь өөрөө өөрснийхээ эрүүл мэндийн төлөө өөрөө өөрснөө тийм сайхан дайчин сэтгэл өндөр улсууд юм байна. Тийм хэрвээ ингээ хин нэгэн хүн та суунаа өндөр настай хүн энэ суунаа гэвэл ер нь дургу би одоо ер нь өөрөө их өгшин харагдаж байгаа юм болов уу гэж сэтгэл төрд юм шиг байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар ч гэсэн бас нэг суугаад лаглагаад явах хүсдэггүй болчдөг юм байна. Тэгээ энд бол одоо их л сайхан газар юм. Гэхдээ би Монгол нутгаа муухай гэж хэлээгүй. Хүнд бол их орон элгийн шатан гэдвэл хязгаарч хүний сэтгэл зүрхнээс салдгүй тийм сайхан зүйл байдаг гэж би боддог юм. Ер нь тийм ч байх. Монгол уудан сайхан цэлгэр нутаг хэдийд миний сэтгэл зүрхэнд уяатай байдаг юм аа. Ийм учраас Монгол орныхон төлөө бүгдээрээ ажид амьдралж хөдөлмөр хүчээ Монгол орон зайд зориулаарай гэж энд хэлж байна. За энэ Швед дэх сүлд спорт клубын тэргүүн Батөрших танд одоо ахалж байгаагийн хувьд микрофоныг дамжуулъя. Сайн байцгаана уу. Одоо дараа жилийн наадам гэдэг шиг энэ жилийн наадам маань хүрээлүүлээд тун удах болох гэдэг юм байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бодвол их л ажилтай байгаа. Энэ байнгын бэлтгэлтэй байгаа шүү дээ. Ер нь бол 7 хоногт данцчууд яаж байгаа 2 өдөр яваад байгаа. Тийм байнгын бэлтгэл залуучуудтай одоо бас жоохон хүүхдүүдээ сургаад бас ер нь тэгэл өргөжүүлэх гээл. Наадмаа магадгүй Монголд үзэж амжаач хүүхдүүд байгаа. Бүгд энэ монголчуудын наадам болдог шүү дээ. Тэр үед одоо манай хүүхдүүд маань гарч сайхан зодгоолч за тэгээд бүхий л одоо 93 наадмаа бүгдээ сайхан үзчихдэг. Ийм сайхан баярыг тэмдэглэдэг. Тэгэхээр бас энэ бол одоо өглөөж залуучуудаа үлдээж байгаа та бүгдийн энэ хөдөлмөрийн болов гэж явагдаад байна. Зөв яг яда дийлэлтэй ер нь одоо дээлээ өмсөөл их чинь огшоол. Тэгэл хүүхдүүд төсдөр тэгэл суралцсан шүү дээ. За намайг Домбо гэдэг сумын зан цолтой. Тэгээд Стокгольм хоттой бол 2010 онд ирсэн. За энэ цагаас хойш бол бүх үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө бол хэмжээнд л байж байна. Тийм тэгээд нэг иймэрхүү. Одоо 4 жилийн наадам үзсэн юм биш үү? Ирсэн цагаас хойш л одоо бүх барилдаанд л одоо өөрийнхөө болцоогоор л оролцож явсан да. За үсэлтчдэр гарч ирж байгаа юм байна. Хүмүүлээд байна. За яг хөө мэдээч байлгүй яг хөө энд мундаг сайн цолтой аймаг зэргийн цолтой зөндөө л улсууд байлаа. Тэгээ бас нэг хэсэг нь буцлаа. Одоогоор бол бас 10 гаруй залуучууд байна аймаг сумын нийлсэн. Тэгээ бүгд л их сайн барилдаж байна да. Швед дэх шагаан холбоо нь хамт олон энд сууж байна. За сайхан шинжилж гин үү? За тэгэхээр Швед дэх шагаан холбооны тэргүүн Цэрэн Дондвын Ганбаатар танд микрофоныг дамжуулъя. За баярлалаа. Ингээд Швед дэх Монголынхаа шагаан холбооноос нийт бүх
Монголын ард түмэнд бас дахин мэдчилгээ дэвшүүлье. Энд шана харваа гэдэг тэгэхээр одоо гайхаж байна. Анх одоо үзсэн харсан шивэд хүмүүс ч юм уу те бас гайхах уу нэг бол одоо сонирхт юм болов яг юм байна. Ер нь бол яг монголчууд маань бол мэддэг. Шивэд усууд бол үнэхээр их сонирхдаг. Баяр наадмын үеэр үнэхээр хармаа үеэр хүмүүс сонирхдаг. Тэр бүгдээ сайхан танилцуулдаг, зааж өгдөг. Өшөө энэ бүгдийгээ бас тэр бүгдээ сонирхолтой болох үүднээс өшөө Монголынхаа уламжлалыг цааш нь хөгжүүлэхөөс бүгдээрэнд нь сайхан тайлбарлаж өгвөл сонирхтой хүмүүс зөндөө байдгаа сайхан баяр наадмаар зөндөө хүмүүс ирдэг. Өдөө заяатай усан дөвч сайхан хиймэртэй ийм сайхан монголчууд ч үү. Тэгэд болохгүй байх, нүтгэхгүй байх гэж яриад байж болохгүй л дээ. Үнэхээр сайхан байд. Тийм ээ. Монголчууд маань би 14 жилийн дараа Улаанбаатартаа буулаа. Сайхан байна уу? Үнэхээр сайхан хөгжсөн байна улс орн маань. Дэлхийн жишгт очихын тэр шин сайхан шилэн барилгууд ч манайд байж л шүү дээ. Тийм ээ. Одоо энэ эдний чинь их хайхтар өндөр барилгууд байхгүй шүү дээ. Манайх би сая очиад харлаа. Эднийхээс бүр давцсан сайхан байна. Өстө сайхан. Тэр чинь тийм сайхан эх орноороо би өнөхөр бахархаж байлаа, өнгөрч байлаа. Монгол цөмийн сайхан шинжлэрээ. За тэгээд шивэд улсад ажиллаж амьдарч байгаа нийт шаагчдынхаа өмнөөс оноо мэрэгэн уухай цайл хараа хурж байх болтугай гэд цагаан сарын сар шинийн мэндийг хүсье. Хотод халнаараа сайхан шинжлэрээ. Сар шиндээ сайхан шинжлэрээ. Энд байгаа монголчуудаа цуглуулахад маш их нэмэр болсон ийм залуучууд байна. За Монголын залуучуудын холбооны шивэд дэх салбар зөвлөлийн хамт олон байна. За сар шиндээ сайхан шинжилж гин үү? За тэгээд Монголын залуучуудын холбооны шивэд дэх салбар зөвлөлийн тэргүүн мигмар болоод уршааныг дамжуулъя. За шивэд улс дахь монголчуудын дундаа залуучуудынхаа дуу хоолой болж залуучуудынхаа төлөөлөл болон ажлыг гээд одоо энд сурч боловсрдог, ажиллаж хөдөлмөрлөдөг энэ залуучууд, оюутан залуучууд нэгдээд одоо Монголын залуучуудын холбооны шивэд дэх салбар зөвлөлийг одоо энд үүсгэн байгуулад 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулаад амжилттай явж байна. Тэгээд мөн одоо энд хүрэлцэн ирсэн манай хамт олон шивэд дэх залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань бие биенээсээ суралцаж за энд үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад одоо нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. За энэ жилээс ахуулаад одоо бидний үйл ажиллагаа бас нэлээд өргөжж байгаа. За тэгээд манайх боловсролын хэлтээс спорт клуб за дээрээс нь спорт урлагийн клуб гадаад харилцаа гэсэн юм олон чиглэлээр одоо залуучуудынхаа дуу хоолой болон үйл ажиллагаа явуулж байна да. Шивэдэд наадам болон шинэ жилийн баяруудыг бусад олон нийтийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан мөн бие даан явган аялал одоо шивэд улсад сурахыг сонирхож байгаа хүмүүст зориулсан бидний өгөх зөвлөгөө болон сайн үлсэн аянуудыг хийж байсан. Намайг Мантха гэдэг би Стокгольм хотын Södertörn их сургуулийн хөгжлийн чиглэлээр бакалавра түрүү жил хамгаалсан. Тэгээд одоо Стокгольм университетийн мастер ангид орох гээд бэлтэж байгаа. За би энэ 2006 онд ирсэн. Тэгэхээр одоо нэг 9 жил болсон юм уу? 10 жилийнхаа өмнө гэж байна. Тэгээд дунднаас Монгол байсан. Тэгээд одоо энэ хизээ төгсөн юм. Одоо мастрын програм бол 1 болон 2 жил гэж байдаг. Тэгээд алийг сонгохоос шалтгаалаад 1 юм уу 2 жилийн дараа төгсөн. За 2 жилийн дараа төгсөж хайж гоо. Ер нь Монголда ажиллая гэсэн бодолтой байгаа. Тэгээд баярлалаа.
миний мэрэгчл өөрөө хөгжил. Тэгээд олон улсын харилцаа. Тэгээд ерөнхийдөө хөгжлийн талаар гэх юм бол Шведэд гэхээс илүү Монголд хийх юм ихтэй. Тий. Тиймээс Монголдо ажиллах сонирхол маш өндөр байгаа. Өндөр байгаа юу? Зорилго болгож байна уу Монголдо? Ер нь аль зорилготой байгаа. За, хамсан шүү. Баярлалаа. За, баярлалаа. За энэ ширээ бол одоо Швед улсад амьдарч ажиллаж сурч хөлбөрлөж байгаа хүмүүст одоо соёлыг түгээж за тэр дондоо соёлын боловсролыг бас энд хадгалж яваа ийм сайхан бүтээлч хүмүүс байгаамаа. За энэ бол одоо Швед дэх Монголын хэл соёлыг хөгжүүлэх төгс бэлэг төвийн хамт олон байгаа юм шүү. За ингээд төгс бэлэг төвийн тэргүүн үзмээгчд микрофоноор дамжуулъя. За би боловсролын байгууллагт нийтдээ 30 жил ажиллаж байна. Энэ дээрээ 4 жилийн нүүр үзэж байгаа. 4 жил багшийн ажлыг бас хийж явлаа. Тэгээд боловсролын тэргүүн ажилтаа үзмээ гэж хүн байна. 1984 оноос энэ 2015 онд би тасралтгүй боловсролын байгууллага 30 жилдээ ажиллаж байна да. Төрүүж гаргасан шав гэвэл одоо нийтдээ ер нь нэг 940 хүүхэд биш шүү. 940 хүүхэдтэй. Тэгээд хамгийн гол нь одоо хүний энэ биеийг төрүүлэхээс гадна хүний одоо ил ухааныг төрүүлнэ гэдэг бол одоо багшны хувьд бол хамгийн том гавьяа гэж би бодож өөрийнхөө бас эзэмсэн мэрэгжилтэй эзэн байх юмсан гэж хичээд зүтгэж ажилладаг та. Тэгээд за энэ жавшааныг тохиолдуулаад би Монголд байгаа Монголын бүх ард түмэндээ болон хайртай аавда тэр болгон аавыгаа ачилж хайрж явсан ч гэсэн хизэж хайртай шүү тандаа гэж бас хэлж амжаагүй юм шиг байгаа. Тэгээ хүний газар ирээд бас 4 жил болтой аавыгаа маш их санаалзж байлаа. Тэгээд ааваа би тандаа хайртай шүү. Охин чинь хүний газар сайн явна гэж хэлмээр. Тэгэхээр Монгол хүүхэд Монгол цэцтэй хүүхэд бол ямарваа нэг маш амархан сурдаг, түүнийгээ тогтцсон өндөр байдаг гэдгийг бол энэ богино хугацаанд харж чадж байгаа. Цаашдаа бол ирээдүйдээ энд өссөн байж байгаа хүүхдүүд бол бүх салбарт захиур хагална гэдэгт бол итгэлтэй байгаа. Монгол түүний сайхан шинжлэрээ. Ирээдүйн болсон үр хүүхдүүдэд анхаарал тавьж ажиллана гэдэг бол та бүхэн бол маш том буян үйлдэж байгаа юм шүү. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хүүхдүүд маань зөвхөн уншиж бичиж сурах нь гол нь биш. Хамгийн гол нь монголоор зөв ярих монгол хүүхдүүд маань энэ амралтын өдрүүдэд маш оюунлаг маш гэгээлгээр өнгөрүүлдэг. Хоорондоо монгол хүүхдүүд маань найзлж нөхөрлөдөг, монголоор ярьдаг. Эцэг эхчүүд бид нар ч гэсэн энэ амралтын өдрүүдээрээ уулзаж хүүхдүүдийнхээ монголынхаа талаар цаашаа боловсрол хөгжилтөнд ч гэсэн бид нараас хоорондоо санал бодлоо хуваалцах гэх мэтлэнгээр бид нар энэ амралтын өдрүүдэд маш зөв болгосон маш оюунлаг өнгөрүүлдэг. Амархан сайн байна уу? За энэхүү ширээний хамт олон бол Швед дэх монголчуудын үндэсний холбооны хамт олон байна. За тэгээд микрофоныг мэдээж тэргүүн болох Жамсран танд гардуулъя. За тэгээд юуны өмнө энэ тангимд хүрэлцэн ирсэн Стокгольм хотод амьдардаг монголчууд болон цэгэр дэлгэцээ үзэн сууж байгаа монгол ахын дүүс нартаа энэ хаврын тэргүүн сарын шиний нэгний бэлэгцээ өдрийн мэндийг хүргэе. Швед дэх монголчуудын үндэсний холбооны өдөртөг зөвлөлийн гишүүн Яруу найрагч Виктория Дахин дэлгүүрийн сайхан шинжилж байна уу? За сайхан шинжилж байна. Та нар бас сайхан шинжилж байна уу? За тэгээд Швед улсын одоо боловсролын систем нь бас дэлхийн бусад орноос бол бас давуу талтай. Тухайн одоо хоёр орны нийгэм соёлыг хоёр хэл дээр нь танилцуулах, Швед хэл болон монгол хэл дээр нь танилцуулах. Иннээс дамжуулаад одоо шинээр ирж байгаа монгол хүүхдүүд маань зөвхөн одоо юугаа монгол хэл соёлоо танихаас гадна Швед нийгэм дасан зохицож ороход Шведийн сургуулийн систем, Шведийн одоо хууль дүрм нь юу гэдэг юм бэ гэдгийг таниулах зорилгоор одоо бас ингэж монгол хэлний багш нарыг одоо урьж ажилуулж тэгээд нийгмийн одоо асуудлыг бас Швед орны зүгээс одоо цалинжуулж бүх төрлөөр ингэж яг бусад багш нарын нэгэн адил харж үздэгээрээ бас Швед орн их даваа талтай.
Зарим хүмүүс Монголд найз нөхөдтэйгээ ч уулзч амждаггүй шүү дээ. Тэгвэл Шведэд энд ингээд найз нөхөдтэйгээ уулзаад нэгээ татцсан юм яасан ингээ бүгд цуглаад ирсэн. Энэ дотроо Швед дээрээ найз нөхөд болсон хүмүүс ч байгаа байх. Тэгээд энэ сайхан нөхөрлөлийг бэлэгдсэн юм сайхан ширээн дээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Найз нөхдийн ширээний анхлагч тогсоо өгчт микрофоныг дамжуулъя. За сайн бацхан уу эрхэм хүндэт монголчуудаа. Шведийн мант улсаас анд нөхдийн ариун холбоо хэмээх ширээний хамт олон та бүхэнтэй энэ үчил мэдчилж байна. Амар бацхан уу монголчуудаа. За хандаагч Монгол улсаас гараад 30 жил болсон өөр одоо гадаад улсад амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа ийм бүсгүй гэж сонссон. Тэгэхээр бас их олон хугацааг бас хайр оронд, гадаад оронд амьдарч, хөдөлмөрлөж ингэж өнгөрөөж байгаа таны энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилж байна. Амар сайн байна уу гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаадаа их баяртай байна. Тэгээд одоо нэг юм хэлэх гэж байна л да би 30 жил уулзаагүй ахта. Эндээс Шведээс мэд хүргэж байгаадаа баяртай байна. Тэгээд намайг Дэмбэрлийн ширч хаанд гэдгийг миний ахыг Дэмбэрлийн жавсанд гэдэг юм аа. Миний ахад намайг өнөөдөр сайн явж байна. Сайн нөхөдтэй, сайн хүмүүстэй энэ сайхан нэвтрүүлэгт оролцоод сайн явж байна гэдгийг минь дамжуулаад өгөөрэй. Тэгээд бас нэг юм хэлэхэд миний хүүг миний хараагүй. Миний хүү Норберт энд байна. Миний хүү 22-т өнөөдөр миний ах энийг хараагүй. Миний ах бас миний хүүг хараасаа гэж бодож байна. Миний хүү монголоор ярьж чадахгүй л дээ. Гэхдээ англиар миний ахад юм хэлчих байхаа гэж бодож байна. I just want to send everybody, my relatives in Mongolia, that have a new year, have a happy year this year, and we will contact with you. But I hope you will see this program on the TV. Thank you so much. Сар шиндээ сайхан шинэлээ. За бидний энэхүү ширээ бол өнөөдрийн бидний баярын сэнгүүнийг хамтран зохион байгуулж Монголын залуучуудын холбоо Швед дэх салбар зөвлөлийн хамт олон буюу гэгэн шиг хамтлагийн анхлагч. За энэхүү микрофоныг дамжуулъя. Мэдээж энд ажиллаж амьдарч байгаа хүн болгонд ор бүрдээ ажилтай. Гэхдээ бид бүхэн урлагт хайртай, урлагт дуртай үүднээсээ энэ сайхан хамтлагийг байгуулж тэгээд энэ Европт ажиллаж амьдарч байгаа монголчуудтай болон мөн гадаадын иргэдэд Монголын сайхын хөгжмийг, язгуур урлагийг, ардын хөгжмийг сурталчлах мөн эдний өөрсдийнх нь хөгжмийг бид бүхэн сурч маш их шинэлэг одоо уран бүтээл хийн гэдэгт бид бүхэн гэгээ их шиг хамтлагийн зүгээс сэтгэл өндөр байгаа шүү. Та бүхэндээ хэлэхэд. За Стокгольм дахь монголчуудын урлагийн дотроос Ахмад уран бүтээлч нэгдээд байгаа. Баянах. За баянах маань бас өөрийнхөө сургаал үгийг айлтсан уу? За тэгээд сайн байцгаана уу? Юуны өмнө сайхан сар шин гарах гэж болохоор алс холын Шведийн мант улсын Стокгольм хотоос Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ард түмэн монголчуудтай болон ах дүү, амт найз нөхдөд шинэ гарч байгаа модон хон жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Би Стокгольмд төгөлдөр уурын сургалт явуулаад 2 дахь жилд орж байна. Тэгээд явандаа цаашдаа сургалтын төв маань өргөжөөд маш их хүүхдүүдийг хамруулж хөгжмийн боловсрол одоо өөдөн татах ийм үйл ажиллагаанд оролцож байна. Мөн Стокгольмын янз бүрийн урлагийн арга хэмжээндүүд бол бас оролцож өөрсдийнхөө зүгээс чадхынхаа хэрээр урлагийг дэмжиж ажиллаж байна. Тэгээд одоо монголчууд бид хүн маань ар Монгол, өвөр Монгол гэж хэдий хуваагдсан ч гэсэн хүний харийн газар, хүний оронд бас ингээд нэгнтэйгээ уулзч уулзраад хамтлаг хүртэл байгуулад ингээд нэгнтэйгээ ингээд урлагаар холбогдоод явж байгаа. За манай энэ урт сайхан өстэй залуудад алтан уул хэмээх өвөр Монголын залуу уран бүтээлч байна. За амархан сайн байна уу? За сайн бацгаана уу. За ингээд юуны урд ингээд
цагаан сарынхаа шин жилийн ингээд сайхан баярын мэндийг ингээд нийт монголчууд та бүхэнд төвшүүлье. Тэгээ мөн чи ингээд Европт ажиллаж амьдарч байгаа ингээд өвөр монголчуудын хаан зүгээс та бүхэнд аж аргал сайн сайхан бүхний хүсээрээ. 5 нас хүртлээр Монголд байж байгаа. Тэгээд Швед рүү. Тийм, Швед рүү. За Монголоо санаж байна уу? Санаж байна. Монголынхаа юуг санаж байна? Би Монголынхаа хамаатан садангаа тэгээд өөр эмээ өвөө тэгээ бүх Монгол адуу аарвал бүх юм санаж байна. Бүх хүнээ санаж байна уу? Бүх хүнийхээ юуг нь санаж байна? Хамгийн илүүгээр. Би хамгийн эмээгээ санаж байна. Би өөрөө та бүхнийхээ энэ нэвтрүүлгийг сайхан сонсчоод энэ сайхан нэвтрүүлэгт нэг сайхан дуу хэмээр санагдангуйтай одоо миний найз Сам Цэрэнгийн нэрэмж шагналт яруу найрагч Юнэн гэж миний хамтран тийм ээ дуу хөгжмөр яруу найрагч анд маань байдیں۔ Тэр маань энэ шүлгийг явуулаад би сая энэ дууг би яг 2 хоногийн өмнө энэ дуугийн аяыг хийсэн байгаа. Тэгээд одоо энд хүрэлцэн ирсэн нийт үзэгчд маань хамт олон маань одоо энэ сайхан боловсрол телевизээр гарах нэвтрүүлэг үзэх Монголд амьдарч байгаа нийт монголчууд маань одоо энэ дууны бас анхдагч болох болоо гэж бодож маш сайхан аялгаутай дуу болсон байгаа. Сар шиндээ сайхан шинэлээ. Амархан сайн байна уу зингээд нэвтрүүлэг Швед улсын Стокгольм хотоос үзэгч та бүхэндээ хүрлээ. За энэ хөө Стокгольм хотод амьдарч ажиллаж хөдөлмөр сурч буй залуучуудыг шалж нэгээрээ холныг хамруулж бас хийх хичээлээ. Үзэгч та бүхэнд бас энд амьдарч ажиллаж сурч хөдөлмөрлөж байгаа залуучуудын хүмүүсийн за мөн настан буурлуудын маань үзэл бодол тэр хүмүүсийн хүсэл мөрөөдөл тэр хүмүүсийн энд амьдрах шалтгаан энд амьдарч байгаа өөрсдийн гэсэн бодол нь та бүхэнд бас ойлгомжтой хүрсэн байх. Бүгд л Монголоо сонссон, бүгд л Монгол улсынхаа ирээдүйн төлөө ирээдүйн улсын үр хүүхдүүдээ энд сурч боловсруулж агаад хүмүүжүүлж агаад өөрийнхөө их орондоо очиж ихийг хийнэ, битэнэ гэсэн ийм сайхан залуучуудыг үзэгч та бүхэндээ уулзууллаа. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд бидэнтэй хамтарч ажилласан Швед улсад амьдарч байгаа. За Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөлийн хамт олон байлаа. За бид бүхэн бол DX Production-ы зүгээс хуваараа энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа билээ. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Дараагийн дугаар магадгүй шингэний орноос аль нэг улсаас бид бүхэн нэвтрүүлгээ хүргэхийг хичээж зорж ажиллаж байна. Баяртай үзэгчтэй.